Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид тоон 6 дээрх хамгийн онцгой 3 майстер тооны 3 дахь нь болох майстер 33-ын тухай ярилцсанаа. Өмнөх хичээлүүд дээр би майстер 11, майстер 22-ыг тайлбарсан байгаа. Харин өнөөдөр майстер 33 болох хайр, багшлах, эдгэх энергийн тухай ярилцсанаа. За энэ видеонд бид өнөөдөр хоёр зүйлийг мэдэж авах болно. Ямар хоёр чухал зүйл байх вэ гэхээр нэгдүгээрт нь майстер 33 гэж яг юу юм бэ? Ямар энерги тээж байгаа юм бэ? Харин хоёрдугаарт нь та өөрийгөө майстер 33 мөн үү гэдгийг төрсөн өдрөөрөө бодож үзэх 5 жишээгээр харуулнаа. За тэгэхээр майстер 33 гэж юу вэ? Майстер 33 гэдэг бол энгийн нэг тоо огтоосоо биш. 33 нь тийм ээ 3 ба 3 гэсэн хоёр давтагдсан энерги баггүй юу? Тэгэхээр 3 гэдэг тоо нь дан ганц өөрөө бүтээлч байдал, хэл яриа илэрхийлэл, хүмүүст урам зориг өгөх гэсэн маш том энерги тээж өгдөг. Харин 33 бол энэ 3-ын энергийг зөвхөн өөрийнхөө төлөө биш, харин хүмүүсийн төлөө ашиглах өндөр түвшин гэж цөмөрөө ойлгох хэрэгтэй юм байна. Тиймээс майстер 33-ыг ихэвчлэн хайрын багш, эдгэх энерги, үйлчлэх зам гэж тайлбарладаг байхгүй юу? Тэгэхээр цөмөрөө ингэж ойлгох нь шүү дээ 33-ыг. За 33-ыг яаж ойлгох вэ гэхээр хайрын багш, эдгэх энерги, үйлчлэх зам гэж ойлгоно шүү. За тэгэхээр одоо 33-ын суур тоо нь өөрөө одоо 3 дээр нэмдэг нь 3 тэнцүү 6 гэж байгаа штэ. Тэгэхээр цөмөрөөс 6-аас мэдчих хэрэгтэй байхгүй юу? 6 гэдэг нь тийм ээ ямар энерги тээдэг юм бэ гэхээр одоо жишээ гэх юм бол гэр бүл, хайр халамж, хариуцлага, хүмүүст үйлчлэх гэсэн ийм том энергиудыг бас тээж өгдөг. За тэгэхээр 33 гэдэг чинь тийм ээ 3-ын тооныг бүтээлч илэрхийлэл дээр нэмдэг нь 6-гийн тооны энергийн хайр халамжийг нэмээд одоо нийлбэр нь яаж ямар энерги гаргаж ирж байна вэ гэхээр хүмүүст зориулсан хайртай үйлс гэдэг энергийг гаргаж ирдэг байгаа. За тэгэхээр майстер тоо 33-ийн маань хамгийн онцлог одоо юу байх вэ гэхээр товчхондоо тийм ээ. Одоо жишээ нь одоо өөрийн чинь майстер тоо айгүй сайн хөгжсөн байх юм бол ямар байдгүй гэж гэхүү гэхээр одоо хүмүүст ингээд тайвширлыг өгч чаддаг. Хүмүүстэй ярилцаад эсвэл хүмүүс дэрэгдчихүн байхаар айгүй гоё тайван болдог тийм үү? За тэгээд ингээ хатуурцсан байгаа одоо үзэн ядалтай уур хилэнтэй тийм сүрэг энергитэй байгаа хүмүүсийг бас ингээд айгүй гоё зөөлнөөр чиглүүлж чаддаг, зөөллөж чаддаг. За тэгээд бусдад тийм ээ бас багшилж чаддаг. Тэгэнгүүтээ одоо зөвлөх юм чадвартай. За тэгээд нэмээд одоо хүмүүсийн сэтгэл рүү маш их хүрч чаддаг хүн байдаг байгаа шүү. За тэгээд та нарын маань ямар байна, хэр сайн хөгжсөн байна гэдгийг бас энэ дундаас сонсоод үзээрэй. За тэгэхээр одоо сайн хөгжсөн талын ярьсан тийм ээ энергийнхаа. Тэгвэл энэ энергийн маань сүүдэр тал нь бас ингээд ямар байдаг юм бэ? Хөгжиж чадаагүй буруу тийшээгээ одоо ингээд ирчимжиж байгаа бол ямар энерги гардаг юм бэ гэхээр цөмөр одоо сонсъё. За нэгдүгээрт өөрийгөө хэд золиослох. Хоёртаагаас за хоёрт нь болохоор би л бүхнийг үүрнэ гээл хамаг юмыг л өөрийнхөө нуруунд дээр үүрнэ тийм үү? Сэтгэлээрээ, биеэрээ гэд. Тэгээд тэрэндээ болоод ядарна. За тэгээ гуравт нь одоо бүр болоогүй. Одоо бусдыг ингээд аварч явах гээд өөрөө хооцорчно. Одоо хооцорно гэдэг чинь одоо би чинь материалыг өрсөн дээр ойлгуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо ингэ гэсэн үг. Одоо тэрмийн нэмэн гээл өөртөө байгаа бүх мөнгөө л өгөхөд хэлж байгаа штэ. Тэ өөрөө хооцорчно. Зарим хүмүүс бүр ингээ орон гэрээ өгөөд бас өөрөө хооцордог тал байдаг тийм ээ. Бас тэрийг бас энд хэлж байгаа шүү. За тэгээд одоо хамгийн сүүлийнх нь бас маш их хэмзүүлүүлдэг зүйл нь юу байдг вэ гэхээр өгсөн ч тий одоо тэр хүн ингээ байгаа бүхнээ өгсөн ч нөгөө хүн чирээс үнэлэхгүй. Тэгэнгუთ одоо яах вэ гэхээр үнэлэгдэхгүй үед гомдол өөрт чинь үүсээд байдаг талтай. Одоо ийм том энерги тээгддэг байхгүй юу? Ийм сүргэн. Яхтараагааз. За тэгэхээр цөмөрөө яах вэ гэхээр одоо энэ
Мастер 33-ийн те одоо энэ энергийн хамгийн том одоо өөрийн чинь амьдралд хэлж байгаа хичээл одоо зам мөрийн чинь хэлж байгаа чиглүүлж байгаа энерги нь юу вэ нүг гэхээр нэг өгүүлбэрээр болох юм бол өөрийгөө хамгаалж байж бусдад гэрэл болоорой гэдэг ийм сургамжийг өгж байгаа. Тийм байгааз өөрийгөө хамгаалахгүй байж бусдад гэрэл болно гэсэн ойлголт байхгүй гэсэн үг баггүй юу? За тэгээд цөмөр одоо харцгаая л да. Өөрийн чинь тоо тийм ээ 33 байх уу? Мөн байна уу? Биш байна уу гэдэг одоо энэ жишээнүүдийг харцгаая. За одоо энэ одоо дэлгэцэн дээр би ингээ харуулсан байгаа. 80 оны 2 сарын 22-нд төрсэн хүн байна тийм үү? За тэгээд одоо нэг анхаарах зүйл байдаг. Ямар зүйл байдаг вэ гэхээр одоо Пифагорын тооцоолол дээр болохоор бүгднийг ингээ хооронд ингээ нэг нэгээр нь задлаад нэмждэг. Гэхдээ бас ингээд өөр бодолтууд байдаг. Тэнгуутаа одоо яг өөр бодолт дээр энэ 22 гэсэн тоо биш тэ 22, 11, 33 гэдэг тоонуудыг хооронд нь одоо нэмэхгүйгээр ориг чигээр нь мастер тоо хийвэр нь үлдээдэг байгаа шүү. За тэгэхээр хэрвээ та нар өөр тооцоолоор бодож сурцсан байх юм бол юу ч гэсэн бас энэ тооцоолоор бодоод суучхад бас гэмгүй байгаа. За энэ ингээ юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ ингээ 22-нд төрсөн байгаа дагааз. Тэгэхээр энэ 22-ыгоо цөмөрөө 2 дээр нэмгэн 2 гэхгүйгээр шууд 22 тэр чигээр мастер тоогоо энд нэмгээд байгаа байхгүй юу? За тэгэхээр цөмөрөө одоо харъя л да. Эхлээд цөмөрөө 1980 оноо өөр хооронд тоонуудаа нэмнэ. Одоо энэ ингээ нэмсэн байгааз ингээд 1980-ыг хооронд нэмсэн. За харъя л да. 1 дээр нэмгэн 9, нэмгэн 8 тэнцүү хэд болж байна? 18 гэдэг тоо гарч ирж байгааз. Тэгэхээр цөмөрөө 18 гэдэг тоогоо хооронд нь нэмнэ. 1 дээр нэмгэн 8 гэд. Тэгэнгუთ хэд гарах вэ? 9-ийн тоо гарч ирнэ шүү дээ. Одоо 9-ийн тоо чинь энд ингээд хураангуйлсан байж байгаа байхгүй юу? За одоо цөмөрөө харъя л да. 2 дээр одоо энэ 2 сар дээр нэмгэн мастер тоо 22. За нэмгэн төрсөн он байсантэй төрсөн оноо нэмчээ. Тэгэнгუთ хараа 33 гэд мастер тоотой хүн гарч ирнэ гэсэн үг. Ингэж ийм төрсөн сартай байх юм бол ингэж бодогдоод 33 гарч ирэх юм бол өөрийн чинь энерги амьдралын чинь чиглэлийн тоо 33 буюу мастер тоо 33 гэсэн үг байхгүй юу? За цөмөрөө дараагийн жишээг одоо харъя л да. 1984 оны 2 сарын 9 гэж байгааз. За тэгсэн чинь энд яасан? Одоо энд хараа анхаарах зүйл гэх юм бол эхлээд цөмөрийн оноо нэмээд үзье. За 1984 гэд нэмчингууд 22-ыг гараад ирж байгаа. За энэ 22-ыг чинь одоо энийг хураангуйлж исэн шиг 22-ыг хураангуулахгүй. Одоо нөгөө яриад байгаа дүрмжийн одоо 22-ыг хураангуулахгүйгээр шууд эндээ тэр чигээр нь бичнэ. Яагаад гэвэл эн чинь өөрөө мастер тоо учраас. За тэгэхээр яах вэ гэхээр 2 дээр нэмгэн 9 нэмгэн мастер тоо 22 тэнцүү өөрийн чин зам мөрийн тоо 33 байна гэж авч үзнэ. За дараагийнхын цөмөрөө харъя. 91 оны 9 сарын 22. За энд мастер тоо байгаад цөмөрийн хураангуулахгүй шүү дөрөв болохгүй гэсэн үг. 2 дээр нэмгэн 2 гэхгүй гэсэн үг. За тэгэхээр эхлээд 1991-гээ өөр хооронд нь нэмнэ. Та нар цуг нэмж явж байгаа илгүү тийм ээ. 1 дээр нэмгэн 9, нэмгэн 9, нэмгэн 1. Тэнцүү 20 гарч ирнэ. За 20 чинь яах вэ гэхээр 20-ыг задлаад 2 дээр нэмгэн 0, тэнцүү 2 гарч ирэнгүүт энэ 2-ыг энд биччихнэ гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр яаж бодолтой их вэ гэхээр одоо 9 сар нэмгэн 22-нд төрсэн хүн нэмгэн хураангуйсан 2-ын тоо тэнцүү таны мастер тоо чинь 33 байна гэд энд ингээд харж байна гэсэн үг. За тэгээ дараагийн бодолтыг ингээд та нар ингээд өөртөө хийх гээд бодоод үзээрэй. Мастер тоо яг ингэж гарч ийн үү? Яаж гарч ийн тийм ээ? Ингээд бодолтоо хийгээд мастер тоогоо хураангуулахгүйгээр бодохыг хичээгээрэй. За ингээд цөмөрөө өнөөдрийг хүртэл тийм ээ мастер тоо 11, мастер тоо 22, мастер тоо 33-ийнхаа гол ерөнхий энергиудыг мэдэж явлаа. Яагаад энэ тоонууд маань ийм хүчтэй юм бэ гэдгийг цөмөрөө мэдцгээлээ. За тэгээд энд бодолт дээр одоо энэ мастер тоонуудыг цөмөрөө одоо 11, 22 дээр ч гэсэн ингээд
хооронд нэмэхгүйгээр бодох нь биш үү гэдгийг цөмөрийн ингээд энэ бичлэгээрээ ойлголоо. За ингээд одоо энэ хичээл нь таалагдсан бол мэдээлэл нь таалагдсан бол одоо сувгийг нь шеэрлээд, subscribe дараарай. Тэгээд бусдаа гэрэл түгээж одоо шеэр хийгээрэй. Тэгээ комент хэсэг дээрээ өөрсдийнхөө тоонуудыг бичээрэй. Хэд гарч ийн, яаж ийн, бодож чадаж ийн үү гэд. За ингээд Золаан энэ бичлэгээрээ та бүхэндээ энэ мэдээллийг хүргэлээ. Тэгээд удахгүй дараагийн бичлэгээрээ дараа 7 хоногт уулзцгаая. Бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай.